Улсын хурлын гишүүн Алтуйгийн бүрэн эрхийг хөдөлгөөлжүүлнэгээд улсын хурал дээр өнгөрсөн 4 сарын 25-нд оруулахад говийн зам гэдэг асуудлаар намайг оруулж ирсэн. Тэгээ одоо өнөөдөр яагаад би шүүхийн танхимд бэрэн буюу төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих гэсэн тогтоол яагаад нэмэгдчихвэ? Энэ юутай холбоотой болов гэдэг би баталгааны төвтэй тайлбарлаж хэлье. 4-р сарын 25-ны өдөр улсын хурал дээр ороод улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийг хөдөлгөөлөх шаардлагыг үзсээр дараагаад би энэ материалуудтай танилцсан. Надад энэ материалуудтай танилцах боломж байгаагүй. 22-ны өдөр намайг ялагдчихад татаад 25-ны өдөр их хурлаар оруулсан. Хамгийн ихний одоо протокол бичсэн гомдол маань бол 5 сарын 4-ний өдөр байгаа. Энэ дотроо би ингэж бичсэн. Энэ засгийн газрын хурлаар бол зарчмын шийдвэр оруулж гаргасан юм аа. Дараа нь хэлэлцээр явуулах болно. Энэ нь дээрх асуудлаар засгийн газар зарчмын шийдвэр гаргасныг нотолж байгаа юм. Харин хэдэн километр замыг ямар үнээр авахын санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар тухайн үе засгийн газрын шийдвэр гараагүй. Иймээс эдгээр асуудлаар намайг буруутгах үндэслэл байхгүй. Монгол Улсын засгийн газрын говийн замын тогтоолыг засгийн газрын гишүүдэд олонхын саналаар батлагдсан. Энэнийг төрийн өмчөд худалдан авч Эрдэнэс Эмжил компани мэдл шилжүүл авах хэмжээ авах эрхийг нээж үүрэг болгосон тогтоол. Харин хэн нэгний хууль зөрчих боломжийг нээгээгүй. Тухайн замын төрийн өмчөд авах нь хууль зөрчихдөггүй. Ажил хариуцсан үйл засгийн газрын тогтоолыг хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Тогтоолоор бол зээл өгөх авах хэрэг нээгдээгүй. Дээр нь энэ Эрдэнэс Монгол гэдэг компани авсан зээлээ төлөхгүй байх боломжийг энэ тогтоол олгоогүй. Ерөнхий сайдыг эрх хэмжээнийх биш асуудлаар Эрдэнэс Монгол замын компани замын хураамжаас олсон орлогоороо зээлээ төлөхгүй байгаа эсвэл засгийн газар ерөнхий сайд харьяа яамны сайдыг буруутгах хуулийн үндэслэл байхгүй юм аа. Иймээс үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчихаар татсан дээрх прокурорын тогтоолыг хүчингүй болгож хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх прокурорын чиглэлийн дагуу хууль зөрчсөн энэ төрлийн шинжгүй асуудлыг шалгаж байгаа мөрдөгчийн ажиллагаа болон дээрх үндэслэлгүй тогтоолыг нэн дараа хүчингүй болгож миний нэр төр алдар хөндийг сэргээн цагаатгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэдэг би 5 сарын 4-ний өдөр бичсэн. Дараагаар нь би дахиад архив дээр суугаад бас нэлээд юмудаа тодруулчаад 5 сарын 20-нд би дахиад Жаргал сайхан прокурорт дахиад гомдол гаргасан. Энэ дээр би дахиад архивд суугаад энэ манай засгийн газрын тогтоолын дагуу гарсан сайхан бэлгийн засгийн газрын тогтоолыг олсон. Тэгэхээр тэр тухайга бичсэн. Гүн чи сайхан бэлгийн засгийн газар намайг огцорсны дараа тогтоол гаргаад энэ асуудлыг бас шийдээд явуулсан байна. Дараагаар нь Эрдэнэтийн засгийн газар бас энэ тогтоол гаргацсан байна. Ингээд шийдээ явуулсан байна. Одоо би ихтэй танилцуулсан Эрдэнэтийн засгийн газрын тогтоол байгаагүй тийм үү. Би ингээд эдгэрэг өгсөн. Тэгээ юу гэж байгаа вэхээр дээр нь аудитын шалгалт орсон юм байд Эрдэнэс Монголд. Тэгээ би тэр бүхнийг бичээд ийхүү Алтуйг намайг буруутгах үндэслэл болсон 13 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан засгийн газрын 299 дугаар тогтоол нь хөгжлийн банкны зээлтэй ямар ч хамааралгүй болохыг үндэсний аудитын газрын дүгнэлтүүд нотолж байгаамаа. За тийм учраас одоо энэ хэгийг хэрэгсэхгүй болгож өгөө. Ерөнхий сайдыг хариуцдаггүй, хууль журмаар өөр хүмүүс компани хариуцах асуудлаар албан өөрөг бүрэн эрх албан тушаалын байдлаа уруулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлгүй юм. Эрдэнэс Монгол компани зээлэг төлөхгүй байгаа эсвэл засгийн газар ерөнхий сайд харьяа яамны сайдыг буруутгах хуулийн үндэслэл байхгүй. Нийслэлийн прокурорууд улаан цайм хууль зөрчсөн үндэслэлгүй зүйлээр буруутгах гэж улаарч байгаад гайхаж байна. Зохион байгуулалттай захиалгатай үйл ажиллагаа явж байгаа юм биш. Хөлс гэсэн болгоомжлол төрж байна. Өнгөрсөн 10 гаруй жилд Алтуйг миний бие гэр бүл үр хүүхэд ах トゥ хамаатан садан хамтран зөвтгчилгээд олон хүнийг манан бүлгэлийн бий болгосон шудраг усын хонглоор оруулж хэлмэгдүүлсэн. Би танд гэдэг нь Жаргал сайхан хэлж байгаа. Би танд шудраг усын хонгол ном аваачиж өгөөд хуулийн байгууллагын ялцрал завхрал улс төрчдийн захиалга гүтгэлгийн талаар дэлгэрэнгүй ярьсан билээ. Дахиад ийм зүйл бүү битгий давтагддаг гэж. За ингээд одоо энэ юм болоод намайг цагаатахад өгөөч 5 сарын 20-нд өгсөн. За ингээд яасан гэхлээр 5 сарын 31-ний өдөр нэмж яллагдчих болгож байгаа. Алтуйг 4 сарын 22-нд намайг нэмж яллагдчих болгоод 25-нд их хурл руу авч орчилж орсон. Одоо ингээд 5 саядаг аваачиж байцаад засгийн газрын хэвлэх газрын 2 хүний байцааж ирсэн. 5 сарын 31-ний өдөр прокурорын тогтоол гараад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдчихаар татах тухай байсан. Ингэж намайг энэ бэрэн гэдэг хэрэгт одоо авчирч оруулсан. Зүгээр эрүүл ухаантай хүн бол энэс үзээд за энэ ч бас биш юм байна гэж ойлгохоор энийг манай тэр байцаагдсан гэх юм уу одоо мэдээлэл өгсөн хүмүүс хэлсэн байдгийг.
Угаалах юм бол манай засгийн газрын хэрэглэх газрын захиргаа хүний нөөцийн удирдлагын газрын дараа Балжин гэдэг хүний мэдүүлэг авсан юм. Тэр засгийн газрын хэрэглэх газар дээр хурал яаж явдаг тухай маш сайн хэлсэн. Хуралдааны төлөвлөгийн тусгалдаг боловч хурлаар хэлэлцүүлэх хоёр тохиолдол байдаг юм аа. Нэг нь бол засгийн газрын хуралдааны журмын 7-гийн 8 дахь хэсэг заасан. Засгийн газрын гишүүнийг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэг яралтайг хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл тооцоо судалгаа шийдвэрийн төсөл холбогдох бусад материалын хамтран хэрэглэх газрын даргад үржилт танилцуулна. Хэрэглэх газрын дарга материалтай танилцаад бүрдүүлэлт хангасан гэж үзсэн асуудлыг ерөнхий сайд танилцуулж зөвшөөрөл авсны үндсээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулна. Гэж заасан давуу хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулдаг. Мөн 9-4 дээр улсын эдийн засгийн санхүүгийн салбарт гарч орчгүй хүндрэлээс үдшин сэргийлэх арга хэмжээ авахд бол шууд оруулж болдог. Яг энэ тохиолдолд бол 5-1-ээс 5-1, 5-2, 5-3, 5-4, 5-7 6 дугаар зүйлийг бол мөрдөхгүй байж болно. 7-1, 7-2, 7-3, 7-4, 7-5, 7-7 мөрдөхгүй байж болно гэж заасан. Энэ тохиолдолд засгийн газрын гишүүд засгийн газрын хуралдаан дээр саналаа өгөөд явдаг. Санал өгдөггүй биш. Тэр хэлцэж байгаа асуудал ордог учраас саналаа хуралдаан дээрээ хэлээд санал байдаг бол өгөөд явдаг. Ийм тохиолдолд бол санал авахгүйгээр хэлэлцүүлж болох асуудал юм байгаамаа гэдэг ингээд манай энэ засгийн газрын хэрэглэх газрын хүн маш тодорхой ингээд хэлсэн байлээ. Тэгээ одоо энийг л ерөөсөө олон нийтэд домог болгоод энэ хурлын дэг зөрчиж энэ засгийн газар ажилтдаг юм шиг яриад байгаа. Энэ ерөөсөө ямар ч ерөнхий сайд байсан тэр ерөнхий сайд ямар ч дүрм журм зөрчихгүйгээр хийхээр энэ дэг хууль журм нь гарцсан байдаг. Манай засгийн газарт хууль зүйн сайд нь бол Тэмүүжин ажиллаж ирсэн. Тэгээ Тэмүүжин сайдыг бас дуудаж аваад чад мэдүүлэг авсан байдаг. Тэгэхээр Тэмүүжин сайдын мэдүүлгийг уншия. Засгийн газрын тогтоолоор ерөнхий зарчим нь гарч байгаа гэсэн үг. Тэр зарчмыг хариуцаж байгаа яамны сайд болон хөгжлийн банкны эрх үхийн албан тушаалтнууд хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэх ёстой. Хөгжлийн банк нь ямар хууль журамтай засгийн газрын үнд цаасыг арилж ялгад ямар хууль журам байна? Тэр хууль журмынхаа хүрээнд л асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл засгийн газрын тогтоол нь улсын хурлаас баталсан хууль тогтоомжийг давж илүү хүчин чадалтай үйлчлэхгүй гэсэн үг. За ингээд яаж байгаа вэ гэхээр намайг прокурор улсын хурал дээр алтан уягтай ямар ч хамаагүй асуудлаар хөгжлийн банктай тэр дотроо ямар ч хамаагүй асуудлаар намайг Монгол улсын ард иргэдэд гинтэг хэрэгтэй гэж зарлалаа гэж намайг зараг мэдүүлсний гомдол мэдүүлсний хариуд надад 5 сарын 31-ний өдөр намайг нэмж энэ төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих асуудал гэдэгтэй холбогдуулж хэрэг үүсгэсэн. Засгийн газрын төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тогтоол хууль журмынхаа дагуу хэрхэн гарсан тухай би баталж үзүүлье. За одоо энэ дэр нэг ойлголттой зөрийг айлгаад авъя. Ам болон прокурор бид нар засгийн газар дээр тогтоол гарчаад их хурл дээр ордог юм шиг яриад байна. Эсрэг нь. За Монгол Улсын хурлын тогтоол 2012 оны 9 сарын 18-нд. Энэ бол одоо манай засгийн газар байгууллагад 4 жил хийх ажлынхаа үндсэн чиглэлүүдийг улсын хурлаар батлуулж авч байгаа. Монгол Улсын засгийн газрын 2012-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөр байгуулах тухай. Хөтөлбөр батлах тухай. Тэрэн дотроо энэ хөтөлбөр батлагдсантай холбогдуулж тарах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар энэ алт уягт даалгасан байна. 2012-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсөв хүрээний мэдгэдэл эдийн засгийн нийгмийн хөгжүүлэлт хүндсэн чиглэл улсын төсөв тусгах хэрэгжүүлэх. Монгол Улсын хурлын дарга зээнх бол улсын хурлын тогтоол гэж гарч байна. Энэ дотор хавсралт байгаа. 12-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөр. Тэрний нэг ажилтаа орлоготой монгол хүн бидний хөтөлбөр бол эхлээд монголчуудыг яаж ажилтаа, яаж орлоготой болгох вэ гэж хэлдэг хөтөлбөр байдаг. Тэгээд тэрэн дотор ингэж хэлдэг. Төмрийн хүндрийн урдуудыг төшөглөж орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцлбор үйлдвэр барих гэж улсын хурлын тогтоол гаргасан. Хууль гаргасан гэсэн. Дараа нь яг дотроос нь аваад үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого гэдэг дотор барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж за сонсож байгаа цемент төмөр хийж зармтуулахгүй. Шил дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлана. Ингэхээр манай 256 гэдэг тогтоол бол энэнийг хэрэгжүүлэх гэж, энэ хуулийг хэрэгжүүлэх гэж гарч байгаа тогтоол. Түүнээс тогтоол гаргаад тэрнийг их хурлаар батлуулдаг юм ерөөсөө байхгүй.
Би засгийн газрын төвлөрийн үйлдвэрийн тогтоол тооцоо судалгаагүй баахан нэрдэг байхгүй 4 хоногийн дотор санал авах гэсэн чинь ингэсэн. Тэгэхээр тийм биш ээ гэдгийг би нотлох гэж байгаа. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж 2012 оны 12 сарын 3-ны өдөр гарсан. 2012 оны 12 сарын 6-ны өдөр бондын мөнгө орж ирж байна. Энэ дээр одоо аюулгүй зөвлөлтөд юу гэж ярьсан гэхээр энэ бондын мөнгийг бол үр ашигтай зарцуулмаар байна. Халамжид тараамааргүй байна. Төсвийн алдагт нөхмөөргүй байна. Яг л улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтын юм зарцуулмаар байна гэж ингэж ярьсан. Маш зөвлөлтөй зөвлөмж бол гарсан. Монгол улсын эдийн засгийн бий даасан аюулгүй байдлыг өргөжүүлэх чиглэсэн үр ашиг эдийн төлөвт баталгаа бүхий дэд үтцсэн. Зам харгүй бүгд орж байгаа. Эрчим хүч орж байгаа. Үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийг тэргүй ээлжид санхүүжүүлэх. Энэ мөнгөөр бол төсвийн хадгалыг нөхөх, төсвийн урсгал зардал тэр дундаа нийгмийн халамжийн аюулгүй үйлчлэгийг зарцуулахгүй байна. Дээр нь засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах хөрөнгө оруулалтын орчин дэмжүүлэлтээс нэг төсөл хөтөлбөртөө бондос өх санхүүжилт нь бол тэр төслийн нийт санхүүжилтийн 3/1-ээс хэтрэхгүй байна. Үүсвэх эрсдлийг тооцож эрсдлийн удирдлагын механизмыг бүрдүүлэхийн үүднээс бодлогын зөвлөлийг байгуулж байна. Зөвхөн засгийн газар гэхээр 10 хэдэн сайд бол болохгүй байна. Тэрэн дээр нэг их хурл ерөнхийлөгч Монгол банк нийслэгэд ороод ингээд бодлогын зөвлөл байгуулъя гэсэн. Ингээд ерөнхийлөгч хэлбэрдөө ерөнхий сайд их хурлын дараа инх бол ерөнхий сайд алтуул гэсэн. За ингээд аюулгүй зөвлөлийн гарсан зөвлөмжийг үндэслээд засгийн газрын тогтоол гарсан байна. 2012 оны 12 сарын 5-ны өдөр 179 төгрөг тогтоол бодлогын зөвлөл байгуулах. Энэ бодлогын зөвлөл бол 16 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ 3 удаа ярьсан байдгийг бодлогын зөвлөл 3 удаа хуралдаж ярьсан. Юуг төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай асуудал. Энд асуудал уруулсан хүн хэн? Арматурын үйлдвэрийн асуудал буюу одоо тэр бэрингээд байгааг бол Баясаган сайд оруулсан. Нойтон баяжуулалтаа 3 компани нэртэй юм нь бол аюул сайд оруулсан. Энд ерөнхий сайдын оруулдаг асуудал байдгүй. Ерөнхий сайдын шалгаруулдаг юм байдаггүй гэдгийг танд үзүүлэх гэж энийг ярьсан. Тэгэхээр энэ эхний хуралдаан бол 13 оны 5 сарын 9-нд болсон 48 минут үргэлжилсэн. Энэ 48 минут үргэлжилсэн юмны дийлэнх нь бол одоо энэ төмөрлөгийн үйлдвэрүүд чи ямар хувийн байгаа бэ, яах юм бэ гэдэг ингээд ярьсан. Энэ бол юм шүү дээ. Ерөнхий сайд яаж ойлгох нь чухал биш. Хариуцсан сайдаар асуудлаа нийгмээр ойлгож ирэх нь чухал байдаг. Та одоо ингээд үгүйгээд ингээд төдөлцөж явж ирсэн хэдхэн шийдвэр гаргахгүй. Энэ хариуцсан сайд нь юмаа судалчаад би одоо энийг чи гаргуулад одоо ажиллаа хийгээд юмэр гэхлээр ерөнхий сайд ганцаараа гэдгийг суугаад хийж болдоггүй. Тэгвэл би энийг ингээд 5 сарын 9-ний өдөр бол та нарын наад юм чи түүхий байна, болохгүй байна. Миний ойлгож байгаа. За одоо тэгээд энэ санал нийлэхгүй жоохон ойлголтын зөрөө байгааг бид зөвтгүүлээд яах вэ? Дахиад ярьж л дээ. Одоо тэгээд боригдох нь боригдох. Барилгын оруулаад яриад тэр хүмүүсийн авчраа сонсчих бид нар тэрийг тэгээд байхгүй ш. За энэ ган гэдэг юм ингээд орчих. Дахиад ярив. За энэ барилгын арматурын үйлдвэргээ бичиж байгаа Бэрэн группийн энэ дээр асуулт байна уу? Энэ дээр хэлэлцээд юм байна уу? Одоо энэ тэгээд энэ одоо хэдэн сая доллар? 13.4 сая доллар. 30%. За ийм хоёрын биш байгаагсаа энэ чинь болохоор арматурын үйлдвэр хийж байна. Эдгээр болохоор нойтон баяжуулах тухай хийж байна. Шаг боловсруулалтын хоёр төвшингийн юм байна. Миний ойлгож байгаа бид нар арматурын төмөр хэрэгтэй юм чинь дарахных дээр нэмээд хажуулна. Эдгээр нэг босох гэж байгаа бол за яг 20 хэдэн сая доллар гэж бодож байна л дээ. Зөв юу вэ? Тэр ган нэгдэл дотор ерөнхийдөө зээл орсон 12 сая доллар гэж явж байгаа та. Тэгээд би зөв нэгдсэн юугаар явсан дээр бол ганцхан нэг юм өгөөд явчихсан. Тэгээд хоёрын хойшлуулж. За нэг юм байдаг. Дараа нь 5 хоногийн дараа хуралдсан. Бодлогын зөвлөлийн 10 дугаар хурал хуралдсан. За өнөөдөр ямар нэг ярих вэ гэсэн. Сая төмрийн хөдрийн оролцоотой холбоотой юм байна. Монгол банкаа ярина. За ингээд танилцуулга хийгээд ингээд явсан. Энэ бол 53 минут үргэлжилсэн ийм хуралдаан байлаа. Энэ 53 минутын нэлээд дээр дахиад нөгөө төмөрлөгийн үйлдвэрүүдээр төмөрлөгийн үйлдвэр гэхэлэр та нар ганцхан бэрэн яриад байх юм. Чинь 4 компани. Монроос цэвэр тэр газар баг ингээд өөрөө хөсөг байхад нь баг бид нар хүчээр өвчсөн юм шиг өгөх гээд оролцсон юм шиг ярьсан. Гэтэл одоо энэ дотор байж байна. Монгол орц үйлдвэр байна тийм. Харилцаагүй мэдээд өгөөч. Японд ирж байгаа. Яг Монгол орц үйлдвэр компани үүдрийн хэлцээд хангал юм байна. За өмчлөлийн талын хувьд бол яг манайха хамтарсан өдөр 49 гэдгээр явдаг. Зүгээр яг энэ юуны хар бол одоо бизнесийн талбай юм гэдэг энэ дээр бол
одоо асуудал үүсгэж байгаа. Яг хоёр хэдийн хөргийн оролцоо байгаа. Яг одоо үүний төслийг хэрэгжүүлэхэд тийм одоо лицензийн талаар асуудал үүсгэх хэрэгтэй асуудал байх гэж байна. Сайдны яваад газар дээр үзээд тэр мэрэгжлийн холбоод нь тэр яамн дээр өчнөөмөдө хуралдаад тэр тэндээс шалгарч орж ирж байгаа байхгүй. Бид нар шалгаруулдаг юм биш. Одоо улаас Монголд бол арматурын чиглэлээр ажиллаж байгаа ганцхан компани Бэрэн бас Бэрэн буруутгах байхгүй. Тийм бийгэж оролцсон байна. Нойтон баяжмал гэдэг чинь ихтер мөнгөтөр захидлаас нэг асуухад 40% агуулгатай нэг 60% агуулгатай болгох юм аа гэсэн. Тэр мөр юм чинь би ярьдаггүй энэ дээр энэ аавыг сайд баясгал сайд ярьдаг. Энэ хоёр сайдыг гэрчээр оролцуулаад өгн ялмаар байгаа байхгүй. За сайхан бэлгийн яг гадаад гараад явчих байли. Тэр хоёр сайд Монголд байгаа байхгүй. Тэр хоёрыг бид нар гэрчээр оруулах манай өнгөлөж ярьсан чинь мэдэл өгөөгүй гэсэн байна. Тэгээд бид нар хасцсан шүү дээ. Гэтэл хавцлын үүсгэн мэдэл өгсөн. Одоо ингээд энэ зөвхөн алтойг л буруутай юм шиг би одоо сайхан бэлгийн өмнөөс бах юм. Одоо хаавын өмнөөс би бах юм. Тэр нь улаангатай байгаа шүү. Баяр сайхны өмнөөс бах юм. Яагаад энэ алтой хоёр дээр ингээд онцлоод байгаа. Одоо дараа нь яасан гэхээр 7 сарын 8-ны өдөр хуралдсан. Харин та нар ингээд энэ дээр ерөөс маш олон удаа ярьлаа. Ингээд сая дөнгөж нэг яриад дууссан байна. Одоо энэ дахиад бэрэн дээр дахиад өнөөдөр 100 саятаас салъя. Өнөөдөр энэ 100 саятаас салъя гэдэг нь өнөөдөр энэ тоск төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн 100 саяыг шийдэл салъя гэж хэлж байгаа. Энэ ангийн юм явуулсан дээр байгаа юм аа. Монгол басны гадаа дахиад ингээ хоёр тэднүүд л яриад байна шүү. Ирүү явуулж байгаа нарийн асуулт ярих юм байдаг. Энэ хоёр он бэлэн болчихсон. эдний хоёр чинь Эртэд баяр сайхан сайд гавь сайд хоёрыг тохирчих гэсэн Ангуугаар сайдын тургуур явах. Дагсан шүү дээ. Нааш энэ жамтууд нэг давуу тал байгаад байгаа юм. Энэ тэр аваад гэдэг чинь чухал болчиход. тэгээд яаж ч дотор яаж одоо тийм ашигласан үйлдвэрлэлийг хэлж өөрийн хөрөнгөтэй 8 байсан 4 болгоод авч иж байгаа. 40-50 сая долларын хөрөнгө засварыг яриад үзгээ та нар хэлчих. Тэгээд бид яаж үзээд дийлэхгүй дахиад орон сууцны зуутайгаа ийм хоёр шийдвэр Тэр арматурын чиглэлийн бэлэн болж байгаа төслийг дэмжих. дэмжиж байгаа энэ манай хоёр яам чи хоёр талаас орж байгаа. Баяр сайхан сайтын яриад тохирцсон шүү. За тэгвэл 50 орчим найсаа. Энэ харамсалтай юм байна. Яагаад тэр хүмүүс энд оруулж яриулж болохгүй байсан бэ гэж байна. Манай сайд руу орж маш сайн ярина шүү дээ. За энэ 3 удаа хурлаа. Тэгээд сүүлдээ ингэ шийдлээ. За. Одоо тэгвэл засал дээр нэг яриад үзье. Тэгээд 40-50 сая долларт нь одоо тэр юм яриад олно бүтнэ гэгээд сайдны бол ингэ зүтгээд үнэхээр ингэ ажлаа хийх гэдэг бол алтын сайн болгоод байгаа болчих. Гамболгон борхоор уншиж байгаа дотор гараад байлээ. Юмаа жаахан гүйцэтгэл харчмаар байгаа байхгүй. Энэ засгийн газрын тогтоол дээр бол уул уурхай сайд ган хоёр барилга хот байгуулалтын сайд баяр сайхан эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нарт даалгасан байна. Манай засгийн газар хагас удаа байсан учраас 7 сарын 6-ны өдрийг хагас чи бэм гарыг байлээ. За бэм гарыг тийм хурлаа хийлээ. Булчин хоёрын дээр хэлэхдээ тэр засгийн газрын тогтоолыг ингээд оруулахад нь жаахан засвар хийцэн байсан. Тийм учраас би энэ 3 сая дээр нь бол гарын үсгийг зурулж авсан гэдгийг. Би одоо гарын үсгийг зурулсан тэр баримтыг харуулах юм. Бондын зөвлөлөөр ороод зөвлөмж гардаг. Зөвлөмж шууд засгийн газрын хурдаар ордоггүй. Хариуцсан сайд дээр нь асуудлаа бондын зөвлөмж гарсны дараагаар бондын бодлого зөвлөмж гарсны дараагаар асуудлаа яг хурд яаж оруулдаг засгийн газрын хурд яг тэр зурмаар оруулдаг. Одоо энэ оруулсан тогтоол нь энэ байхгүй юу? Тэр бондын зөвлөл дээр чи асуудал оруулсан хүн чинь баяр сайхан сайд барилгын сайд арматурын асуудлыг оруулсан, нойтон баяжуулахыг нь бол уул уурхай сайд ган хоёр оруулсан. Засвар нэмж оруулсан гэд ган сайд баяр сайхан сайд оруулсан. Батбаяр сайдын гар үсгээр энэ бэ гэж байгаа хоёр хүйсэг байна. Эдгээр мань яадаг гэхлээр ингээд засгийн газрын хурлаар орох асуудлаа өөрснөө ингээд хэрэглэх газартаа хамт суугаад ингээд сайхан бэлдээд тэгээд засвар ороод гарахаар бол ингээд засвар орлоо гэдэг ингээд тэмдэглээд яваа. Эдгээр мань 7 сарын 6-нд оруулах гэж явсан шиг байлээ. Гэтэл бондын зөвлөлтөөр та нар харалтаа 7 сарын 8-ны өдөр буюу 1-р өдөр бондын зөвлөлт хурлд шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Тэгээд 7 сарын 6-ны хурлаар ороод 7 сарын 9-ний хурлаар энэ асуудал орсон. 7 сарын 6-ны өдөр хэлэлцэх асуудал доторч байхгүй. Хэлэлцсэн дэлгэрэнгүй тэмдэглэл доторч байхгүй.
Энийг бас танд батлаад хэлчих. 7 сарын 6-нд жогноож гаргасан бол бүх техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэж байгаа. Гэхдээ тэр алдаа руу хөдөлсөн зүйл нь бол тэр нуур дээр 7 сарын 6-наар оруулж явж байгаа бий юм болгоцсон юм. 7 сарын 9-ний өдрийн хэлэлцэх асуудал бол байгаа. Чингис Монгол санхүүжих төслүүдийн тухай Батбаяр сайд нөгөө референт нь бол Үзий Баяр. Энэ хэлэлцэг гэдэг яаж мэдж байгаа гэхээр Батбаяр гэж ерөнхий сайд 3 асуудал өчигдрийн бодлогын зүйлээр хэлэлцэгдсэн Чингис Монголын 3 асуудлыг багцлаад оруулж байгаа. Тэр 3 Боинг онгоц тоосох энэ гол баггүй. Чингис Монгол санхүүжүүлэх тухайгээд Батбаяр сайд танилцуулж ингээд цаашаа Батбаяр сайд асуудлуудаа танилцуулаад ингээд явсан. За ингээ хөдөлгөөн байхгүй маа би нотлого баримтуудаар хэлж байна. За ингэхээр одоо би юу хэлж байгаа гэхээр засгийн газраар энэ маань яг үйлийнхээ дагуу болсон. Холбогдох сайдын Батбаяр сайд за тэр Үзий Баярын залуу байгаа. Эдгээр бүгд ингээд тогтоолохын төслийг ингээд ноорлоод хасхыг хасаад нэмээд тэгээд засгийн газар дээр оруулж ирсэн учраас засгийн газраар хууль журмынхаа дагуу хэлэлцээ. За ингээд тогтоол маань ингээд гарч байгаа. Энэ тогтоол дотор Гаавар сайд чи бомбын зөв рүү оруулсан учраас асуудал оруулсан учраас баясаа аяг сайдын нэм байгаа. Өөрөө бичиж орж ирж байгаа ч аяг сайд бичиж. Тэр мэдүүлгэн дээр тэр нэг мартсан байлаа. Аясаа сайд бас өөрөө бичиж орж ирсэн чи докторийн төслийг эдийн засгийн сайд Батбаяр маань даалгасрал гэж өөрсдөө бичиж орж ирсэн. За ингээд доктор гарсан. Гарахтаа 50 сая хөлтөлсөн. Засгийн газрын доктор төр хөгжлийн банкны хуулиас давж үйлчлэхгүй маа. Ийм энгийн аксиомыг ойлгоод хоёр дээр нэг хоёр дөрөв гаргасан энгийн юм байна. За дахиад нэг ингэж буруудах гэдэг. Энийг дөрвөн компани бичиж авчид мөнгөний тавьчих гэж. Эн чинь тэр бондын бодлогын зөвлөл рүү асуудал оруулсан сайд нар энийг ингэж оруулж ирж байгаа. Би энд чинь хэдэн тэрбум гарахын хэдэн сая доллар гарахыг би мэдэхгүй. Нэг хоёрдугаар энд бол дандаа хүртэл гэж бичдэг. Одоо би бэрэн яриад уусаас бэрэн ярил. Бэрэн бол жишээлх юм бол 69 сая Америк доллар энэ хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн байна. Бондо санхүүжих дүн нь 22.7 сая. Зөвлөмжийн чин дагуу 3.1-ээс хэтэрч болохгүй л гэсэн. Тэгээд ингээ 22.7 сая. Тэгээ яагаад бэрэн давуу тал болгосон гэдэг дөрвөн компани ингээ гаргасан чи хоёр компанид нэгсэн Монлаа гэдэг компани байт юм байлээ. Би бас мэдэхгүй. Ерөнхий сайд бол хуралдааны зохион байгуулалт л. Салбарын сайдыг юмаа судлаад үнэхээр энэ усаар хэрэгтэй байна гэж тооцоо моцаагаад эдийн засгийн тооцоог судалгаа хийчихсэн юм дээр ерөнхий сайд хөндлөн хэвдэж болдгоо. Олон хараа шийдвэр гаргадаг учраас за тэгвэл зөвлөмжөө гаргах гэдэг юм явсан. Энэ бүжил хам прокурорын гаргасан мөрдөн байцаалтын гэрийг нэгтгэх тухай 22 оны 5 сарын 25-ны тогтоол байгаа. Уг хууль бус тогтоолыг үндэслэж бичиж байгаа. Тэгэхээр ингээд манай прокурор мөрдөгчд энэ засгийн газрын тогтоолыг хууль болохыг тогтоож байгаа. Гэтэл өнөөдрийн хүртлийн Батбаяр сайд битэр яриад байгаа чинь тэр засгийн газрын тогтоолын хууль бус мөн эсхийг та нар тогтоодог юм аа гэдэг байна. За ингээд явсаар байгаад энэ процесс чинь шүү дээ 12 сар болов сая одоо ингээд 23 оны 1 сарын 4-нд миний хамгийн сүүлчийн Монгол Улсын ерөнхий прокурор хууль зүйн тэргүүн зөвлөгч Аргал сайхан танаа гэсэн гомдол гаргах тухай гэсэн би хамгийн сүүлчийн өөрийнхөө гомдлоос би зарим нэг зүйлийг уншия. Намайг хөгжлийн банктай огт хамаагүй засгийн газрын тогтоолыг үндэслэж энэ хэрэгт яллагдагч болгосон. Энэ тогтоолд хөгжлийн банк гэсэн үг үсэг байхгүй юм аа. Харин прокурор байцаагч нар яллагдагч болгохдоо хуурамч материал бүрдүүлсэн нь засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс намайг буруутгах гэж үзсэн хэсгээ тасдаж авсан. Мөн түүнчлэн гэрчийн мэдүүлэг нэрээр миний огт танихгүй өмнө нь ерөөсөө холбогдож байгаа хүмүүсийн мэдүүлгээс намайг буруутгах гэсэн хэсгийг тасдаж авсан байсан. За дахин өөр хэрэг үүсгүү гэдэг дотор энэ удаа засгийн газрын 2013 оны 7 сарын 6-ны өдөр гаргасан тэмдэглэлийн үйлдвэрийг дэмжих тухай 256 тогтоолыг үндэслэн буруутгасан байсан. Уг тогтоол тэмдэглэлийн үйлдвэрийг дэмжих хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг холбогдох албан тушаалнуудад зөвшөөрсөн байдаг. Үүгээр алт уйгийн хөгжлийн банктай холбох материал оллоо гэж баярлсан байх. Гэвч энэ удаа мөн хис хэрэг үүсгэсэн байсан. Учир нь нэгдүгээр засгийн газрын тогтоолд холбогдох яам мэргэжлийн холбоод бондын зөвлөлөөс зөвлөмж болгосон төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих нэр бүхий дөрвөн төсөл 50 сая хүртэл Америк долларын зээлийг олгосгоод заасан. Энэ хөгжлийн банкны тухай хуулиар тухайн компани банкны шаардлагыг хангахгүй бол зээл олгодоггүй. Шаардлага хангахгүй зарим нэг компани хасагддаг учраас мөнгөнд дөнгө 50 сая гэж доллар 50 сая хүртэл доллар гэж бичсэн. Өнөөдрийн байдлаар энэ төслөөс энэ дөрвөн төслөөс хоёр нь Бэрэн Монлаа хоёр хөгжлийн банк зээлийн болзыг хангаж байна гэж үзэн шийдвэр гаргаж зээл өгсөн байдаг.
За ийхүү алтан үеийг намайг уруутан болгохын тулд хөгжлийн банк гэсэн үг үүсгэхдээ засгийн газрын тогтоолыг олсон. Гэвч ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд зээл болгодоггүй. Харин засгийн газрын энэ тогтоол нь банкны шаардлага нөхцөлийг хангасан бол төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд дээрх 4 компани зээл олгож болно. Банкны шаардлага хангахгүй бол олохгүй байж болно гэсэн тогтоолыг тухайн үед хөгжлийн банк 2 аж ахуйн нэгжлэн зээл болгосон, харин хоёрт нь олгоогүй байдаг. Улсын хурлын гишүүн алтууийг надад үүсгэсэн хэрэг гэх чинь улс төрийн захиалгатай зохиомжтой ялагдагчтай асуудал үндэслэлүүдийг олон баримт материалуудаар нотлогдоод байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өргөсөн гомдлын Монгол улсын ерөнхий прокурор Жаргал сайханд удаа дарга гаргаж мөн авирлын эмч газрын дарга тэргүүн комиссар гашт аваад гаргасан. Гэвч яллагдагч хийж улс орон даяар зарлаж улсын хурлаар танилцуулсан ерөнхий прокурор болон нийслэлийн прокурорын байгууллага авирлтай тэмцэх газар энэ хэрэгт хуулийн дагуу биш улс төрийн захиалгаар ажиллаж байгаа тул миний бие мэдүүлэг өгөөгүй бөгөөд харин эдгээр засгийн газрын тогтоолууд хуулийн хүрээнд гарсан болохыг нотлсон баримтуудыг суглуулж ерөнхий прокурор Жаргал сайханд олон удаа хөргүүлсэн. Энэ бүх зохион байгуулалтын үйл ажиллагааны өрнөрийг нь олон нийт алтууй гэдэг хүн хөгжлийн банктай холбоотой хэрэг хийсэн юм байна гэдэг ойлголттой боллоо. Энэ нь Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх хүчит бодлоо илэрхийлэх гин буруутан хуулийн дагуу шүүхээр нотлох хүртэл хэнийг ч гин хэрэг үйлдсэн гин буруутаа тооцож үйл болно гэсэн үндсэн эрхийг маань улс төрийн зорилгоор зориуд зохион байгуулалтаа улсын хурлын эндрийг шашиглан удаа дараа зөрчиж улмаар хилс хэрэг үүсгэж хэлмэгдүүлсээр байна. Улмаар авирлын газар прокурорын байгууллагууд нь захиалгатай зохиомж үг хэрэг дээрээ засгийн газрын тогтоолыг буруутгах нь ялах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байна. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн бие даасан байдлуудыг Монгол улсын үндсэн хууль тогтоож өгсөн байдаг. Засгийн газрын тогтоолыг аль нэг хуулийн байгууллага буруутгах авч үзэх асуудал байх. Харин буруу тохиолдолд засгийн газар өөрөө эсвэл улсын хурл үндсэн хуулийн шийдвэр гаргаж өөрчилж байна. Засгийн газрын шийдвэр бол ерөнхий сайдын гаргасан шийдвэр биш. Харин засгийн газрын гишүүдийн олонхон нэмж гаргасан хамтын шийдвэр байдаг. Хамтын шийдвэрийг хэлбэржүүлэхдээ асуудлыг санаачилж танилцуулга шийдвэрийн төслийн хамт оруулж хэлэлцүүлсэн салбарын сайдын хариуцлага зурж хамгийн сүүлд энэ тогтоол агуулгын хувьд салбарын сайд мөн хууль зүйн хувьд алдаа мадаггүй болохыг засгийн газар нотолсны дараа ерөнхий сайд хариуцлага зурдаг. Харин тогтоол дээр хариуцлага зурсан 2-3 үний шийдвэр биш юм аа. Гэтэл Монгол улсын ерөнхий прокурор та болон танай байгууллага улс төрийн захиалгатай зохиомжтой хэрэг үүсгэж үүнийгээ засал залруулахгүйгээр шүүх рүү шилжүүлж байгаа Монгол улсын засгийн газрын шийдвэрийг та анхаараарай. Монгол улсын засгийн газрын шийдвэрийг хинч хизээч буруутгаж асуудал үүсгэж болох үүд хаалгыг нээж байгаа нь цаашдаа засгийн газрын шийдвэр маань авилгалтай тэмцэх газар эсвэл прокурорын байгууллагын үзмжээр гарах нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ бол алтан үе гэдэг нэг хүний асуудал биш үү? Монгол улсын засгийн газар бие даасан хараа тусаа шийдвэр гаргах эрх мэдэл талдаж буй хэрэг юм аа. Харин одоо энэ хөл захиалгатай зохиомжтой үндэслэл улс төрийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэлсээр эргийн хэрэг үүсгэж ялагдчихад татсан прокурорын тогтоол ялах дүгнэлтэд хүчингүй болгож өгнө. Алтан үеийг 2023 оны 1-р сарын 4. За би ингээд энэ асуудлыг бас нэг баг дээр ингээд засыг залруулчих. За яхаа алдаа хийдгүй хүн гэж юу яхаа прокурорын байгууллагаас түрүү манай өгүүлэг шилжүүлээ зарим нь бол бас хууль номынхаа дагуу ажилладаг шиг байна. За зарим нэг нь жах өөрөөр ажилладаг шиг байна. Энийгээ бас засаа залруулчих болов гэж их горьдсон. Тийм ч учраас би шүүхтэр орж ирээд 3-ын хөлс 1-р тийм хэргийг энэ ямар зээл өгч авсан мөнгө төгрөг эдсэн улсын хэрэг байхгүй учраас тусгаарлаад өгөөч гэсэн тусгаарлаагүй. Хоёрдугаарт нь бол ил тод нээлттэй болоод өгөөч гэсэн ил тод нээлттэй болж байгаа би баярлж байгаа. Гуравдугаарт нь би энэ хэрэг гээд байгаа юм авилгалтай тэмцэх газар прокурорлог буцаамааргүй байна. Би шүүхтэр хэлсэн үзмээр байна гэж одоо хэлсэн тэр хүсэлтийн дагуу явж байгаа би бас талархлаа илэрхийлье. Жижиг юм шиг мөртлөө нэг юм би бас хийе. Ингэж болохгүй шүү цааш. Одоо Монголын төр гэдэг чинь нэг юм шүү. Манай 5 сайдыг аваач 5 дугаар сарын 18-ны өдөр. Энэ 31-нд манай нэмж ялагдчих болов. 5 дугаар сарын 18-ны өдөр ингэж асууж байгаа. 5 сайдаас яг адилхан асууж байгаа. Хожим энэ манай прокуророос анхаарчихгүй одоо хүний олон хүүхдүүдийг бас хэлсээр хэлмэгдүүлэхгүй тул. Ингэж асууж байгаа мөрдөгч. Мөрдийн шалгах ажиллагааны явцад 13 оны 7 сарын 6-ны өдрийн 32 дугаар хуралдааны тэмдэглэлд хийсэн үйлчлэгийн тэмдэглэл болон тухайн өдрийн засгийн газрын хуралдааны хэлцэх асуудлын жагсаалт төлөвлөгөө бусад холбогдох баримтуудад
Төмрийн өдрийн баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахын шаардлагатай байгаа 50 сая хүртэлх Америк доллартай тэнцвэртэй өргөний санхүүжилтийг шийдвэрлэх тогтоолын төсөл тухайн өдрийн хуралдаанд хэлэлцэхдэггүй. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтын тухайн асуудал нь тусгагдаагүй. Энэ үнийн хэлэлт. Хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүй тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь тогтоогдож байгаа. Мөрдөгчийн сайдаас бас үжиж тогтоогдож байгаа. Тэгэхээр та энэ талаар тайлбарлаж ярина уу? Тухайн үеийн засгийн газрын хуралдаанаар хууль тогтоомж зөрчил шийдвэр гаргадаг байсан юм уу? Хэн нэгэн бичсэн юм чинь 10 жилийн дараа дуудаад мөрдөгч нь ингээд тогтоогдож байгаамаа. Та нар ингээд засгийн газрын хуралдаанаар хууль тогтоом зөрчил шийдвэр гаргадаг байсан юм гэдэг асууж боддоо. 5 сайдыг ингэж асуугаад 5 сайд бол мэдэхгүй санахгүй байна гэдгийг хэлээ. Тэгсэн энэний дараа 31-ний өдөр энийг үндэслэж намайг нэмж ядлах гэж бодож байгаамаа. Тийм учраас та нар минь жаагийн баримттай нотлоготой ямар нэгэн субъектив биш, хэн нэгний даалгавраар биш. Энэ Монголын нийгэм бол шударга болмоор байна. Анхаарал тавьсан баярлалаа.